Hi guys, Sakira байна. Өнөөдөр хэдүүлээ бүхний мэдгч уншигчийн үзлийнхээ 10 дугаар ангийг хүлээн авах гэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. Зя манай 10 дугаар ангийн үйл явдал догжоос хэрэн Янсаны өвдгийг дэрлж байгаа үйл явдал эхэлнэ. Манай унш нэг л сонир санагдаад байсан маа л гин. Догжоос ирээд харахад одны ордод догжоогийн өнгөрсөн амьдралыг хараад өргөцсөндөө зоос илгээсэн байдаг. Тэр үед хивэн өвшээж боссноо. Өнөөдөр ямар төлөвлөгөө байна? Би ч өдөр хийснээр давтаж болох юм гэхэд догжаа үгүй тэр нэг удаагийн л байсан юм. Бид өнөөдөр 3 дахь зохиолыг дуусгана. Эхлээд газрын үстийг агнцгаая гэх үед Хянсонч сэрэн би хальд унтчихсан болтой чи сайн амар чадснаа догжаа. Тэгсэн чи зүүдэндээ өөрийгөө Ли Хянсон цэрэг гэж байсан. Би чамайг үүрэг гүйцэтгэгч офицер гэж бодсон юмсан гэхэд Хянсонч үүргээ гүйцэтгэж дуусах үеэр тушаал ихсэн юм аа л гин. Тэр үед догжоо Хянсон танд чам чи хүн мана бамба болж байгаад баяртай байна. Би их сэтгэл амар байдаг гэд Хянсоныг хөргөж хайснаа нөгөө хэд дээр очив. Би сая юу хийснийг сайн харж авсан уу? Тэр сүүлийн үед сэтгэл гонсгор харагдаад байгаа. Бид түүнийг дэмжиж өгвөл дээрдэх байх гин. Уг нь зохиолсоор явж байсан бол гимхо буудал дээр хивэн биш Хянсоны тодтол өгч байсан. Манайд ч түүнийг магтахад л болох юм уу гэд ээлжээлжээр очоор болно. Эхний оролцогч Чон хивэн. Надад чиний өөрчлөгддөг байдал чинь таалагддаг. Чи яг л авраг мод шиг байдаг. Гэхэд манай хүнч баярлаа. Цэрэгт байхад миний дуртай дуу ногоо нарс мод байсан гэтэл би наадах чи асуугааг байна гэд буцаа сэтгэл санааг нь унгаачихна. Өрт хоролцогч юу санаа? Би чам шиг шудрагаас гэрхэмлдэг хүн харж байгаагүй гэхэд ягч тийм биш л дээ. Үнийг хэлэхэд би зүгээр л гэснэ. Тэгсэн ч гэсэн баярлаа санаа гэд амжилттай болно. Орд хоролцогч Ли гэлээ. Хянсан таны булчин үнэхээр гайхалтай юмаа гэхэд баярлаа жаалаа гэснээр өөрийгөө илүү өндөрөөр үнэлж эхэлнэ. Манай эд чи ингэхэд л болох байсан юм уу? Ямар энгийн юм бэ? Ийм юмд баярлах гэж гээд гайхаст. Би Хянсан дөр тодтоглоо өгчийг хүлээж байна. Клянц буцаж ирэхэд догжаа сайн байна гэлээ. Чи миний асуусан зүйлийг олсноо гэхэд тэр ихний зойрын давхартай байгаа гинт. Манай унч би удахгүй буцаад ирнэ. Одоо хэдүүлээ нэмэлт хүчээ хайцгаая гэд яваад байна. Догжог дэшээ гарч ирэхэд манай газар нутг руу халдсан хүмүүдээ чи энэ хавьд царайгаа дахин харуулж байдаг овоо юм гэж бла бла бла. Чамайг өрөөгүй шүнийг давсан гэж дуулсан. Жөнхөг туслаа бла бла гэхэж тоохгүй. Энд тэнд байгаа жижиг өрөөнүүдийг тоолост. Нөгөөд чи бидэнтэй нэгдэл яасан юм? Пилдо чамайг оруулна гэсэн. Чи намайг юу сонсож гинөө гэхэд пилдод бодож үзье гэж хэлээрийгээд дараагийн давхарлаа өгсөв. Чи ихе гарч ирэн. Жаахан урам хугарчлаа. Та тэдэнтэй тохиолцол юу болохыг мэдж байгаа үстэй. Та яагаад өнгөрсөн шөнө бүгдийг нь алаагүй юм гэхэд наадга доошлол би энд ярилцах гэж ирсэн л гин. Чихээ чадвараа ашиглан урд нь хаа зогсон. Чи яагаад наанаа зогсоод байгаа юм гэтэл. Багш надад энэ хэсгийг хамгаал гэж хэлсэн. Би үгээр хэнийг ч явуулж болохгүй таныг хүртэл гэхэд. Манай хүнч Жөнхёкийг юу сэдээд байгааг ойлгосон болтой. Шууд л надад чиний тусламж хэрэгтэй болоод би энд ирлээ. Би өнөөдөр пилдо болон түүний тоноолчдыг буулгаж аавна гэхэд чихээж гайхна. Догжооч буцаж ирэн цаг боллоо. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү аюултай байж магадгүй. Та нар бүгд биелнэ үү? Би төлөвлөгөөний дагуу явах болно гэсээр дээш гарцгаана. Манайд ч дээш гарan одооноос бид цагтаа уралдан. Тийм болохоор хурдлах хэрэгтэй. Газрын эзэн нийгэмлэг мэдхээс өмнө дуусгах хэрэгтэй. Хивэн санаа 2 гэляныг 4 дахь буудлын тавцсан руу авч яваарай гэнэ. Хивэн ч хэлснээр нь явна жижиг өрөөтэй хүмүүс урд очсноо. Намайг үнэхээр уучлаарай гэснээр дүр солигдох үед. Хянсан догжоо хоёр явж байх ба. Хянсан ч намайг уучлаарай догжоо. Би үүнд итгэлтэй биш байна. Бусад маань үүнийг хийхэд надад тусалж байгаас миний санаа зовоод байна. Би үүнийг хийж чадах хэсэгтээ эргэлзэж байна гэхэд догжоо сэтгэлийг нь өргөн. Би чам найдаж болно гэдгийг мэдэж байна гэснэ. Энэ бүгд дуусаар би чиний талаар илүү ихийг мэдмээр байна гэж хэлнэ. Хянсан ч баярлан би чамтай юм ярихаар нэг тийм сонир санагддаг. Чи намайг удаан хугацааны турш мэддэг байсан юм шиг гээд дэше гарч иртэл. Пилдогийн хүмүүс Жөнхёгийн найзаа яасан тохиролцох гэж ирээ юу? Хоёр л байгаа мó. Бусд нь хайдсан гэд нэг эмэгтэйг дэрлэхэж байхыг харсан Хянсан ч уурлаа. Түүнийг явуул гэх үед мэдэгдэл гарч ирэн. Ли Янсан өөрийн хүслээр шудраг ёсыг сахиулах гэж байна. Ли Янсаны тодтол хөгжих гэж байна. Тэр үед манай догжооч тулдахтаа бэлдэн тэсвэртэй 1200-аас хүчиндээ 1200-аар хөрөнгө оруулж байдаг. Яг тулдах гэж байхад чанга чимээ гарan пилдогийн хүмүүс сандралтад догжооч симхийг ашиглан нөгөө пит үсрээд байсан нөхрийн 2 гарыг тастаад цааш хөдлөө пилдогийн байгаа газар ирэхэд олон хүмүүс тэдэн рүү дайрна. Би ансанж уул түлхэг левел 1 стиг маг идэвхжүүлэн бүгдийг барьж байхад
догжоо заашлан бэлдүүгийн зэвсгэлсэн бүс рүү орно. Гон бэлдүү дүрийн зэвсгэлсэн бүс левел 4 стигма идэвчлээ гэсэн мэдээлэл гарч ирэхэд Хянсанч догжоор бамбаага шидэн дайралтыг хамгаалж чадна. Тэр үед бэлдүү босож ирснэ. Нөгөө мөнгө төлөвөө түрээслэгчүүдээ чи энэ төлбөрөө төлөх гэж лав ирээгүй бололтой. Чи миний газрын араас ирээ юу? Үх гэхтэн зэрэгцэн бэлдүү гэсэр нэг шархтаа хүн түн дээр ирэхэд манай хүнч Хянсан одоо эднийг сүйтгэхэд өг гэж хэлнэ. Би Хянсаны тодтгол цэцэглэж байна гэсэн мэдээлэл гарч ирлээ. Догжооч энэ зохиолын хамгийн дуртай хэсгүүдийн минь нэг үүнийг өөрийн нүдээр харах гэж энэ тодтгол зохиол дээр Хянсаныг хамгийн хүчтэй туслах дүр болсон шалтгаан гэд бодож байтал. Түүний тодтгол цэцэглэн шинэ стигма нэгдлээ. Ли Хянсан агуу уулын устгал левел 1 стигма идэвхжүүллээ гэж гарч ирэн тэр хавийн газрыг бүхэлдэн нураа. Ногоон бүс услаа. Гон бэлдүүгийн хувийн эзэмшил услаа. Хянсан ч өөртөө итгэлтэй болсон болтой. Энэ бүгд дуусгаар чи миний түүхийг сонсомоор байна гэсэндээ би ч бас чиний түүхийг сонсомоор байна. Би чамайг илүү сайн мэддэг болмоор байна гэх. Догжооч гайхаа. Миний уншиж байсан зохиолын дүр намайг сонирхлоо гэж юу? Надад нэг л эвгүй санагдаад байна гэснэ. Бид эхлээд үүнийг дуусгах хэрэгтэй гэд бэлдүүгийн зүг хараа. Өмнөх явдал руу буцацгаах уу? Бидний хэн ч эзэмшлгүй байх уу юу гэд ёчтойгоор юм шилээ. Тэр үед манай хэд ч ирэн догжоогийн хэлснээр босож жижиг өрөөнүүд устгасан байдаг. Догжоо сайн ажиллаа гэж хэлэхдээ зэрэгцэн. Бэхион муу галзуу амтан чи ямар новшоо игээд байна. Чөмрөгийн бүх дүгээ би чамаас солиороход бэлэн байна. Чи марцчихсан юм уу? Би чөмрөө бодлын нэвтрүүлж байгаа цорынгаас сууг биш. Чи юу хийснээ мэдэж байна уу гэх үед жихэж ирэн их амархан байлаа гин. Мань жихэж догжоогийн хэлснээр зарим нэг том өрөөнүүд устгаад ирсэн байв. Тэр үед өрөөгөө болсон бүх хүмүүс уурлан тэднийг алгаар ирэхэд бэхионч чи одоо өгсөн ингээд санаа алдаад мэдэгдэл гарч ирэн шагналын ан зохиол эхэлж байна гэв. Шагналын ан, аллага, төрөл, нэмэлт, хүндрэлсээ, давх нөхцөл. Бусад сувгийн одны ордод чөмөр буудлын Ким Догжоо дүр дээр шагналын ан зарлаа. Цагийн хязгаар 10 минут. Шагнал 2000 зоос, бүтлгүүтлийн шитгэл байхгүй. Жихэж би энэ удаа чамд туслахгүй шүү гээд яваад байна. Манай хүн чиний тусламж хэрэггүй л гин. Тэр үед хиванч чамайг албал 2000 зоостой болох юм уу гэхэд яасан чи авахыг хүсэе юу? Яг ч та 20,000 зоос байвал бодож болох юм гээд тохорхаастай. Бусад хэд маань сандрахад тайвширдаа бид тэдэнтэй толдохгүй гэж хэлэхэд буудлын ногоон бүс осцсон тул систем үндсэн зохиолыг дахин ачааллуулж байна. Зохиол шинжлэгдлээ гэсэн мэдээлэл гараад ирэв. Үндсэн зохиол онцгой хамгаалалт, төрөл үндсэн, хүндрэл бий. Давх нөхцөл буудлын бүх ногоон бүс осцсон тул үлдсэн мангасууд бүгд гарч ирнэ. Үлдсэн ман хугацааны турш мангасын дайралтаас амьд үлд. Цагийн хязгаар 8 цаг. Шагнал 1000 зоос. Бүтлгүүцсний шитгэл үхэл ихтэй зэрэгцэн мангасууч гарч ирэн хүмүүс рүү дайрахад догжоо шат руу өгөөгээрэй гээд дээр гарын шатыг устгаснаа. Доор үлдсэн хүмүүст хандан амьд үлдэх ганцхан л арга байгаа. Толдох гэхэд хүмүүс ч уурлаа. Өөр зам олоорой гэхдээ зэрэг нөгөө талын шатыг Хянсан чадвараа ашиглан нураана. Жихэж байцаар чи надад ингэж хэлээгүү. Энэ маягаараа тэд бүгд үхнэ гэхэд манай хүн мэдэж байна гэснээр ховын чадвар авчиргыг идэвхжүүллээ. 4 авчиргын жагсаалт. 1. Галзууч төр Ким Намуу. 2. Төмөр элд Ли Хянсан. 3. Өдөөгч Чон Инхо. Намын авчирга 3-ыг идэвхжүүллээ. Өдөөлт левел 2-ыг идэвхжүүлж байна. Идэвхтэй байх хугацаа 5 минут. Манай хүн шууд л хөөе бэлдүү. Чи наана тэнийг юм шиг зогсох гээд байгаа юм уу? Амьдрмааргүй байна уу? Чи өөрийнхөө хүчээр бүх хүнийг аварч чадна. Бид бүгд өрөөгөө болохоор зохиол бидний устгах чадах мангасуудыг гаргах гэхэд хүмүүс бэлдуугаас бидэнд туслаач амь авраач гэж гойно. Бэлдууч бүгд цугларцгаа. Зэвсгэлсэн бүсийг байрлуулахад цаг их орно. Тэр хүртэл тэднийг торгоож бай гэд хүмүүс толдож байхад догжоо санаагаар шархсан үнийг дээш гарган аварснаа. Чи шагналын араас явсан хэвээрээ юу гэхдээ зэрэгцэн. Шагналын ан зохиолын цаг дуусна. Манай хүн харамсалтай юм чи хоцорчлоо гэж. Хүмүүс яаж үтгэх бас л мэдж байгаа юм шүү. Тэр үед комбилдогийн хувийн эзэмшил левел 3 чадвар, стигма зэвсгэлсэн бүс левел 4 идэвхжин, тамруу танилцгаа муусаа новчнод гэсэр мангасуудтай толдож эхэлнэ. Янсанч түүний стигма гайхалтай юм аа. Тэр их маана ашиглаж байгаа юм шиг гэн. Зүгээр өдөг байгаа гэхэд догжаач. Түүний стигма маана баг зарцуулдаг болохоор зүгээрээ. Хэдүүлээ харин жаахан тухалж байгаа төзөлбөр үзцгээе. Хувийн орон зайны цаг гарч ирж байна уу да. Ямар сайхан хэрэг вэ? Жаахан унтаадгыг гиснэ. Та нар надтай байгаа даацтай байна гэж соотл. Хиванч тэгвэл тэднэр гэж асуухад азгүй байна гэж хэлмээр байна гэв. Тэр үед пилотч цөхрөнгөө барсан бололтой. Хараалд муусаа новшнууд минь үхээд өгөөч гэхэд мэдэгдэл гарч ирэн. Гон пилотгийн хувийн эзэмшил чадвар түвшээ ахлаа. Гон пилотгийн зэвсгэлсэн бүс чадвар түвшээ ахлаа. Гон пилот бүрхэн шин чадвартай боллоо гэв.
Догжиж тулаа эхлээ цаг болж байна. Бэлдүүд ажгүй төвшөө агсан байна. Түүнийг дэмждэг одны орд их хэцүү байгаа бах та. Гол асуудал нь тэр түүнийг хэр удаа ингэж санхүүжүүлж чадах бол гэд бодож байтал. Чих хайжууд нь бэлдүүг шоолсноо. Түүнийг хар даваа өгшөрсөн харагдаж байна гэд инээд алтгаад. Манай хүнч энэ саяхан л тэр хүмүүс тусал гэд байгаагүй лөө гэж бодно. Хэрвээ хивэн юу ч болоогүй юм шиг унтаж байна. Доор нь хүмүүс амьд үлдэх гэж алалцаж байхад энэ хүн энд ингээд унтаж яадаг зохиол юм да нэр. Догжооч ихээс юу ч өнхөө хэдэн цагт гинн руу орсон бэ гэхэд 9 цагт орсон гэснэ. Хүлээр та яаж тэрийг мэдсэн юм л гин. Догжооч одоо оройн 8 цаг болж байна. Тэгэхээр гинн руу ороод 11 цаг болж байгаа гэсэн. Одоо болтол гарч ирэхгүй байгааг бодоход хараалаад би очих хэрэгтэй гэж бодсноо. Бихёнд хальт дэлгүүрээ нэгээд өгөөч гэтэл. Бихён юу үгүй ээ. Яг одоо миний дагагч нарын тоо алж байхад хардаа миний сувг эцэст нэг юм гэхдээ зэрэгцэн. Чи бүх дагагч нараа алдмааргүй л байл хурдан нэ. Сувг тэлж байгаа болохоор хальт унтар нэгэж хэлгэснэ. Энэ 5,000 зоосыг аваад миний гишүүнчлэлийг алтан болгож сайжруулгын. Та 5,000 зоос хүрлээ. Баяр үргээ та Түкэбигийн дэлгүүрийн алтан гишүүн боллоо. Санаач Догжогийн авсан юмнуудыг харснаа гайхна. Эд зүйл санхүүжүүлэх гэрээ. Үн 10,000 зоос. Эд зүйл дундаж манаа нөхөг шингэн. Үн 5,000 зоос. Бихүүн ч гэсэн Догжогийн авсан юмнуудыг харснаа. Юу чи яагаад гэрээ удалдаж авч байгаа юм? Бидний тохиролцоог мартаа юу? Чи надад санхүүжүүлэх одны ордтой гэрээ ихгүй гэж амласан гэхэд Догжож чи юу яриад байна? Би яагаад санхүүжүүлэх одны ордтой гэрээ ин гэж хэлснэ. Энэ бол ажил олгогчийн ажилчин болгох гэрээ гэж аавна. Хянсанч Гэлёныг дагуулсан хэрэгтэй юмнууд цуглуулад ирж байгаа Догжоо Пэлдүүгийн сувгийн одны ордод голдоо сэтгэл хөөргсөн юм хайсан одны ордууд байж таараа. Ихэнх нь үзэхэд уйтгартай байсан болохоор зоос бэлгэлэхээ болох юм уу цугаас гарсан байх. Түн санхүүжүүлж чадах хязгаар байгаа. Бас дүрийн ингээд өхүүлж чадахгүй гэд бодож байтал. Гом бэлдүүг дэмждэг одны орд бусад одны ордоос тусламж хүсэж байна гэд гараад ирв. Манай хүнч баярлаа. Ой тэнд байгаа хүн бай. Чи наана ингээд л дүрээ өхүүлэх гэж байгаа юм уу? Эсвэл надтай гэрээ их юм уу? Би одны орд биш болохоор дэмждэг одны орд байж чадахгүй ч гэсэн би түүнийг санхүүжүүлж чадна. Юу гэж бодож байна гэхэд Пэлдоч чи ямар новшоо яриад байна гэж арилгаад. Аяархан л та Пэлдо. Би чамтай яриаг байна л гин. Манай Түкэ би шинтэй ярьж байгааг нь мэдсэн болтой. Тэр царайг нь л харчлаа. Бас л хөөрхөн гар шүү. Догжооч хурдан надад хариул. Надтай гэрээ ивэл би түүнд үүнийг өгнө гэхэд гом Пэлдог дэмждэг одны орд очоо ил болголоо. Одны орд хамгаалтын мастер таны саналаас болж гүн шоконд орлоо гэж. Бихүүн ч уурлан чи солиороо юу? Одны ордыг санхүүжүүлнэ гинэ. Энэ тухай хизээ сонсож байгаагүй юм байна. Одны орд нэг мөн өчүүхэн хүнтэй тохиролцоо хийнэ гэж чи бодоо юу? Догжоос чи л тэгж бодож байна. Түн зоос байхгүй гэв. Тайлбар хэсэг. Одны стримийн ертөнцид үйл явдлын түүх нь гол хүчний хөлсрэг болдог ба түүхгүй болсон одны ордод зоос олж чадахгүй. Тэд өөрсдийн дүрээрээ дамжуулж түүхээ түгэж чадахгүй бол юундаа мартагдаж үгүй болдог. Бэлдүг дэмждэг одны орд бол хамгаалтын мастер ба энэ одны ордын ертөнцийн өмнөх зохиол дээр үгүй болон хамгаалтын мастрын түүх хүмүүсийн дурсамжаас үгүй болсон байдаг. Манай хүн ч энэ одны орд бусад одны орд шиг биш. Тэр өөрийн дүрдээ анхаарал тавьдаг. Бэлдүг өгөж байгааг харахад түүний зоос дууссан байж таараа. Бид оролцохгүй л бол тэр үхэн. За тэгээд яах гэж байна да? Хамгаалтын мастраа гэд бодож байтал мэдээлэл гарч ирнэ. Одны орд хамгаалтын мастер гэрээний нөхцөлийг мэдхийг хүсэж байна гин. Манай бихүнж тэрийг хараад шок. Одны орд хамгаалтын мастер гэрээг уншиж эхэллээ. Одны орд хамгаалтын мастер бод хугацаа өгөхийг хүслээ. Одны орд хамгаалтын мастер гэрээн дээр шинэ нөхцөл нэмлээ. Одны орд хамгаалтын мастер нэмсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөл гэрээн дээр гар үсэг зорно гэдгээ мэдээллээ. 14. Ажил олгогч ажилчны хувийн эзэмшлийг хөндлөн Пэлдог амьд байлгах ёстой. 15. Ажил олгогч гом Пэлдог сайжруулахад тусламж үзүүлэх ёстой гэсэн нөхцөл нэмэгдсэн байхыг хараад Догжооч дургуутсхийн малга хамгийн чухал нь гэрээний 3 дахь нөхцөл. Гэрээн дээр гарын үсэг зурснаас хойш ажил олгогч ажилчны хувийн эзэмшил болох гом Пэлдог удирдах хэрэгтэй болно. Өдөрт хамгийн ихдээ 10 тушаал. Эснэр гэрээ зөвшөлтсөл төрнө. Догжооч Пэлдо руу маананы уус мөн шидснэ. Над хаваа тулалд гэхэд Пэлдо мөн монхог амтаа. Үүнийг авлаа гэж чиний хийсэн юмыг уучлална гэж бодоо юу. Гэт маананы уусанлаа ууснаа. Би эндээс гарангуутаа чамайг гэтэл Догжоо. Амаатад Пэлдо гэхэд Пэлдогийн ч аман татагдаад. За одоо буцаад тулаанд ор. Бас найзууд юм нэгийг оролдож болохгүй шүү гэд мшив. Бихүүнч Сандра хөөе Догжоо. Чи ингэх гэж л энэ бүгдийг хийсэн юм уу? Би яг юутай орооцолж хоол гин. Энэ зохиол дөрнөр бихүүний бүх нүүрний хувирлыг үзэж байна да. Манай хүч ажил хэрэг нь болсон болтой би хэсэг хугацаагаар өөр газар руу явах хэрэгтэй болчихлоо. Хүмүүсийн дөхөж байхад нэг навш ховрын молох гээд явсан. Би өш түүний өгзгийг өшөглөнө гэд дүр солигдоод. Жөнхөг харанхуй газар ганцаараа зогсон. Би бууж өглөө. Дараагийнхаа амьдралдаа би гээд мансуурсан зогсож байхдаа зэрэгцэн.
Юу ч өнхөгийн 8 дахь ухралт ингэж төгссөн гэд манай хүн нухацтай царай гарган зохиол уншиж байхад ард нь хивэн өрөө чи юу хараад байгаа юм тогжаа гэхэд манай хүн ч сандраа хаанлын харсан юм аа л гин. Манай эд цааш явах гэж байтал хүлээгээрэй гэсээр жихээ ирэн та нар хайчих гэж байгаа юм гэхдээ зэрэгцэн чи ч гэсэн дагаад яв. Юу ч өнхөг аялд орсон гэв. Ертөнц сөнөхөд амьд үлдэх 3 арга дээр юу ч өнхөг чумуугийн нууц гинд руу 8 удаа орсон ба 2 удаа бүтлгүүтэж 6 удаа амжилттай болсон. Тэр 8 болон 11 дахь ухрал дээр бүтлгүүцсэн. Гэтэ одоо жөнхөг дөнгөж 3 дахь ухрал дээр байгаа. Хэрвээ миний зөв бол жөнхөг өөрийн үхэл рүүгээ явж гэснээр манай 10 дугаар анги төгсөв. За энэ үрээд манай энэ анги манд дуусч байна. Хэрвээ та бүхэнд манай бичлэг таалагдах юм бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн ангиар уулзтлаа. Түр баярлалаа.